Түнэр Харанхуйн тухай та бүхэнд сануулгах болсон бэ гэхээр энэ Түнэр Харанхуй бол Будда Гаутамагийн цаг үе дуусаж нөгөө одоо түүний хүү гэрт нь одоо өөрийг нь даяанчилж явсных нь ардуур төрсөн тэр хүү Рахулын цаг он тоолол эхэлж байгаа эцэг хүүгийн он тоолол юм. Тэгэхээр одоо бол хүмүүс энэ энэтхгийн сонгодог буддизм буюу Непал энэтхгийн нутагт одоо төрж гэгэрсэн Будда Гаутамагийн тухай ярих юм бол энэ бол одоо эцгийн гүрдний үйл явц төвдийн бон буддизм эсвэл одоо манч тангадын энэ буддизмыг ярих юм бол энэ нь одоо Будда Гаутамагийн төрсөн хүү дадаа настадаа эцэгтэйгээ учирсан тэр хүүгийн одоо сургаал буюу Рахулын сургаал Түнэр Харанхуй одоо битүүний шөнө төрсөн хүүгийн сургаал гэж ялгах ёстой юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр бол хоёр өөр эцэг хүү хоёрын яг одоо Зүрч Бат хоёрын эсвэл одоо Тэмүүжин Чингис Зүрч хааны шиг ийм эцэг хүүгийн сургаалыг ярьж танилцуулж байгаа үйл явцыг манайхан нэг юм шиг ойлгоод бүгдийн буддийн сургаал гэж төсөөлөд байгаа юм биш. Энэ бол нэг нь бол Тэргэл улаан нартай өдрийнх, нэг нь одоо Түнэр Харанхуй одоо битүү сартай өдрийн одоо цаг үе төрсэн эцэг хүү хоёрын шал өөр хоёр гал голомт айлын одоо сургаал гэж шууд хэлэх боломжтой. Нэг нь бол Буддаг одоо төрүүлсэн ээжийнх нь энэтхгийн одоо язгууртан гаралтай яг л нөгөө Таж Махалыг барьсан хүний хааны охин мэд тийм одоо охины хүүгийн сургаал. Нөгөөх нь болохоор Будда мэд одоо ингээд 27-8 наснда гэрээсээ гараад даяанчилж явж үннийг одоо олж дөрвөн одоо хотгтын үннийг олж тогтоосон тэр хүний сургаалыг одоо дагуулж таних гэж оролцсон хүүгийнхэн сургаал, эцэг хүү хоёрын сургаал. Тийм учраас энэ эцэг хүү хоёрын сургаалыг ялгахын тулд манай эртний 8-9-р зууны үед төвдийн Самьяг хийдэд болсон нэг том одоо ном хаялцах урдаг гэж дорныхны маш том ийм одоо үйл процесс явагдсан. Хэрвээ үнэхээр энийг одоо Монголд хийж чадах юм бол түүнд оролцож чаддаг хүн байдаг бол энэ шашны асуудлыг төгс шийдэх боломжтой. Тэгэхээр тэнд юу болсон бэ гэхээр Хиттийн Көхийн шашныг устгаж байж дараад нь төвдийн бон буддизм ихтэйгүү буддизмын өмнөх одоо төвдийн бон ёсны мөргөл гэсэн төвдийн харын шашны одоо сургаалын өмнөх харын бөөгийн ёсыг көн зайлуулж байж Хиттийн Көхийн ёсыг төвдийн өндөрдөгт хөөж байж эхлүүлсэн энэтхгийн сонгодог буддизмыг одоо мандуулж чадсан тэр үйл явцыг Дэсэн Цэцэн хаан гэж хаан байсан. Энэ яг энэ хааны удмыг одоо мөшггийн бодвол энэ хүн одоо Агуу Александрийн үеийн түүхт энэтхгийн одоо түүхэнд холбогддог ийм учир явдалтай. За тэгэхээр би та бүхэнд эцэг хүүгийн сургаал бол энэ энэтхэг төвдийн сургаал юм байна гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байна. Энэ бол маш чухал. Ягаад гэхээр Будда гэдэг байдаг явдлыг яг шуудхан хэлэхэд Кредийн хар түнгид буддийн шашин хориотой. Яагаад буддийн шашин хориотой юм гэхээр Кредийн тойрол ванд үнэн алдартны буюу өөрөөр хэлбэл хизээч үннээ алддаггүй тийм үнэн алдартны сургаалыг тэр үнэн алдарт нь болохоор хар морьтой одоо цагаан морьтой улаан морьтой 3 киловаттрын сургаалыг дагаж морд гэсэн ийм зарчимдор Кредийн нутаг тойрол хаан одоо энэ шашин сургаалын асуудлыг шийдэж үлдсэн ийм уламжлалтай учраас энэ Кредийн хар түнгэд бодвол буддийн шашин ерөөсөө байх ёсгүй. Яг энэ уламжлалыг бодвол шууд олж харах юм бол ойр дэхээс төрсэн халахын анх дугаар өндөр гэгэн энэ яг энэ Кредийн нутаг тойрол хааны хар түнгэд орж ирсэн тийм тохиолдол байхгүй. 1654 онд баруун шанхад өөрийнхөө 1640 онд хаан ширээнд суусан тэр бүгдийг орхиод яг 14 жилийн дараа 2000 оноос энэ одоо үйл процесс явагдсантай төстэй тийм 14 жилийн одоо хөх морин жил шиг яг тийм жил туулын голын тохоог одоо гаталж лүн сумын нутгаар гаталж энэ талд гарч ирэхдээ өөр гэр өргөө луут өргөөтэй тэгээд өөр одоо морьтой энэ хүн одоо энэ нутагт гарч ирэхдээ
Кредийн хааны нутагт ороогүй. Яг түүнчлэн нөгөө Жамуух Тэмүүжин хоёр нэг хүнжилд амраглуу гэж байх үеийн 18 сарын мөслөг явагдахад өөрөөр хэлбэл жил 6 сарын мөслөг явагдаж тэр хоёр одоо нэгэн дээвэр дор байх үед Кредийн банк хаан тэдэнтэй хамт байгаагүй шалтгаан ч гэсэн одоо энийг баталж байгаа юм. Тэгэхээр энэ эцэг үгийн сургаалыг танихгүйгээр өнөөдөр Батхан Тэмүүжин Чингис хааны сургаалыг танихгүй байгаатай адил будилж байгааг залруулахаас гадна Түнэр харанхуйг өдөр гэж юу юм? Энэ цааш нь яаж үргэлжлэх үү гэдгийг тайлбарлахыг хүсэж өнөөдөр энийг одоо өөрийнхөө ажлын байран дээр ирж та бүхэнтэй танилцуулж байна л да. Тэгэхээр асуудал юу вэ нүг гэвэл Түнэр харанхуй. За Түнэр харанхуй гэдэг нь яг өнөөдөр шиг сарны хувьд битүүн, нарны хувьд бүтэн гэртэлттэй өдөр тохиож байгаа нь яг үнэн бодит байдлаараа болвол нэг үүдийг хаагаад нөгөө үүдийг нээж байгаа. Гэхдээ шуудхан хэлэх юм бол яг Буддагийн сургаал төгсөнгүүт үүдийг хаагаад рахуудын сургаалыг эхлэнгүүт үүдийг нээж байгаа. Хоёр өөр сүмийн, хоёр өөр өргө гэрийн үйл процесс шиг ийм явдал болж байгаа. Яг энэ өдөр энийг та нар одоо маш анхааралтай одоо харах хэрэгтэй. Тэгэхээр энэ 14-ний өдөр гэдэг нь бол өөрөө их онцгой содон өдөр байгаа. Ягаад гэхээр өчигдөр 13-нд болвол төргийн соёлын одоо он тооллын төгсгөл болж төргийн шинийн нэг нь эхэлсэн. Өөрөөр хэлбэл 12-ны Идэ өдөр, 13-ны Идэ өдөр бол төргийн соёлын шинийн нэг нь эхэлдэг. Гэтэл өнөөдөр Түнэр харанхуй болж байгаа нь дорны соёл иргэншил, төргийн соёл байдаггүй шууд баталгаажуулж байгаа юм.